Zorovlogs. Энэ авто өнөөдөр шинжээчийн шалгалтанд тэмцэж анжуу онгийн сонгосон хүн байна тийм үү? Баяр хүргэе. Окей, яагаад гараагаа. Би зүгээр л Яа жинжаа. Энэ дэцэн зэрэг дуудаж ирээ. Энэ юм та. Мөнхөс би ордыг шалгаж яваад хэлбэртэй хэдэн дөрвөр олсон. Энийг нь ноёнтон ордыг орхихтаа хаяад явсан болоо та. Тэгээд бүх өргөөнүүд дээр очиж асууж байна. Жоо жинжаа та энэ дэлгүүрийг хаанаас олсон? Шонжон өргөөний гаднаас олсон гэдэг. Тэгвэл жоо жинжаа та санаагаа шийдэх юм. Өнөөдөр чанаа хотын бүхэл өргөөр хийсэн ч дуусахтаа хүлэн зөвшөөрөх хүн авахгүй л бодов. Тэр ноёнтон та юу өгөх нь? Чи ингэж асууж яваад төдөлдөггүй улсын бүх арда хэнийг сайн төсмөд төлхөр хайсан тухай мэдэх усуу. Энгийн хаалганы төлхөр байсан бол яахгүй. Тэр ямар нэгэн агуулгад хайхыг шорондын төлхөр байх аваас хүлэн зөвшөөрсөн нэг нь гай донд гэж. Дээр байсан бол өгсөн ч хүлэн зөвшөөрөхгүй байх байсан. Энэ чинь аюултай юм босоо. Таны зөв. Чин сайдан дээд даа. Мөнхөс би ингэж явъя да. Чембаны энэ муу хэдэн цэргүүд хаана өнөр өмнөд нь тэмцэж явах юм. Хайж итгэж мэдэхгүй. бата. Миний нөгөө байц буцаагаад авч болгосон болов. Энэ чамд тийм зөвхөн юм бол цааш цаа хаад хандгий. Хамаагүй хүн дэвтэр өгч. Зай бата. Шинжиж. Хоёр дугаар. Би хамэргээ ухаантай. Сайн дэсгэж, сайныг сайшаагч. Яаж тарсан юм багшаа. Намайг шинжсээр байна. Нэрээ энэ шахан сайн тасагна. Өвөө маань өөрөө хийсэн. Их нэмэртэй шүү. Та бошоохон турагч. Баярлалаа. Нэрээ хийлгээ. Та нар бүгдээ цогцсондож азууд авчирдаг гэдэг. Гэхдээ энэ чинь огт хэрэглээгүй. Заваа биш. Яс. Харамсчай. Миний хурсан зүйлийг заван гэж болохгүй юу? Чи өөртөө хурсан биш үү? Цаорг нь цусны хэрэгэл цайг болно. Бодгон үгс илрээдэг хүргэсэн. Бодгон мод өгт намж яаж хушхын чөм хавдраа байна. Болчихсон. Энэ хотод ч жоох юм. Магсаа гадарснаа. Танд яг мэдхгүй гэж байна. Энэ бодолд бацсан байсан байц чинь энэ чамд өгсөн. Яагаад тасаж байгаа юм бэ? Хэрэг багтаа. Тэсээ хэлхийг хүсэхгүй байна. Олдороо. Хайрсан би даа. Дөнгөж цай гарсан шүү. Дөнгөж цай гарсан хайрсан би даа. Хайрсан би байна. Зогс. Чиний буугаад бин аваад ирж. Хэрэггүй яах гэсэн. Би үлсэхгүй. Авах хэрэггүй. Би үлсэхгүй. Гэвэр шоуги янургон очиж яваад гинэ. Тийм ээ. Дийнээс гадна шалгалтанд оролцсон эмэгтэй цогц шинжээ хамт явуулсан. Тэр цогц шинжээ. Эмэгтэй хүн бол цогц шинжээ чинь шалгалтанд оролцдог юм. Сураг хамаг юм голж углаа. Тэр эмэгтэй хотод ирэхдээ Миний шалгалтанд орсон. тэгчээс үнгчээс Эмэгтэй хүн цогц шинжээ бичиг цааш үлдээдэг. Чин авах шийдэл юм да. Чиний доо эмэгтэй цогц шинжээ сүлжээ сургуулаа. Чиний өндөр үнэлдэг байна.
амар уусгаж тэгээд тэрийг байлаа. Мөнгөнд дотоо ядуулсан байдаг. Өгсөн хүний эрэг болохоор аргагүй айд мэддэг. Энэний зэмгийн дээр үнэтэй зөвхөндөө оруулсан тагнахад зоригтой биз. Мөхөс би хэдий нарийн сайн тодруулж чадаагүй ч нэг хачин юм ажиглах нь ажигласан шүү. Юу дээр Өнөөдөр шоу гинүүдээр очиход гацаа нэг чулуун байж барьчихсан байсан. Намайг харангуйтаа шууд лаавтаа нууцхан лээ. Жинүүгийн тэр хатснаас харахад их л чухалчж үтсэн байгаа нь их байсан. Тэр чулуун байж эмэгтэй багт шинжиж би сонссон. чулуун пайзаа. Ямар сүнхэн чулуун пайз байна уу? Хавхаа. Тэр нь цэцгэн хэлдэг. Хоёр хэсэг зөөлөн хал шиг харагдсан. Доор нь цэцгэн өнгийн цацагтай. Тийм ээ. Та мэдээ. Очи сайн тодорхой харсан уу? Арцааг тодорхой харсан. Тэр зэнхэр засгийг харахад харваас энгийн наадын эдгэж байна. Мөхөс би тасган харсан. Маш сайн санаж байна. Чипэн гүнч чаохон хоёрын сүүл бэлэгдээ. Яах дараа нь ихтэй сагшинжиж байдаг. Санаа зовлоо. Заавал ирсэн юм байна. За яа. Арай чаохон. Юу ч гэсэн чипэн гүнч хүн явж тандаа. Энэс унан гоё тол. Яа. Хадгалж ам харсан хүн. Юусэн байдтай байх нь олсон юм. Анх олсон хүн нь эндхийн юу ч хөдөлгөөгүй юу? Хөдөлгөөгүй байгаа. Үгүй байна. Хэцүү чи өгсөн юм. Үгүй юм чи. Чи аяд анх харсан хэрэггүй. Тийм ээ. Чи аяд анх яаж талигч болсон? Ордог чимээг. Тэр ямны урд асрын ёслол байхдаа өөрийн ховор бэлтгэдний гайх болохоор явсан. Тэгсэн явцгаад ерөөж ирдэг үл. Дараах нь номын өргөнөөс нь ямны орилготоо гарсан. Дараа нь бас нэгэн бүжиг чимийн орилгох чимээ сонсгоцсон. Дахиад нэг хэлсэн. Бүжиг чим анх урд ирээд өргөө нөрөө бостой болсон байсныг олж хараад айж болгосон дан үүдний хөшөл болсон. Зочирлоос одомж гараад авсан жиний хэлсэн гэж байна. Тиймээс жиний хамгийн ихэн цагдаагаа чи өглөө байсыг шинжсэн хүн. Тэр бүжиг чимж чин аяд алуурчин болж хараагүй гэж юу? Алуурчин байтугай сэжигтэй хүн ч олж хараагүй. Харал та. Энүүгээр их хэмжээний цусаас харсан байдаг. Алуурчинд цусны толгор наалцсан байж таарна. Хэргийг олж мэдмэгцээ өргөө битүүмжлэхийг тушаар. Өргөөний дээд доодгүй бүх хүмүүсийг шалгасан ч ганц тусал цус туссан хүн олж хараагүй юм да. Хачин байгаа үстэй. Цусны тал нөлөөсөн. Энэ хайрцаг цагдаагаа зөвөрөн гаргаж ирж эй тавьсан байж таарна. Цагдаагаас хордогдоход энэ бичсэн байхгүй байна. Тэгэхээр янны өөрөө гаргаж алуурчинд харуулсан гэсэн үг үү? Тэгээд бичээсэн нь одоо хаана байгаа юм бэ? Янны өөрөө бичээсээ гаргаж ирж харуулсан. Одоо тэр нь хаана байгааг нь мэдэгдэхгүй байгаа гэхээр тэгэхээр алуурчин бүхнийг омортон янны хороож бичээсийг аваад зогтсон гэсэн үг үү? Алуурчин ховор бичээсийг бэлээг. Энийг энд нуусан гэж та яаж мэдсэн? Надад аюул хүн олоход хэцүү биш гэж юу? Алуурчин энийг төдөө ирээгүй юм бол тэр л үз. Яах гэж нуусан байх вэ? Хэрвээ энийг нуугаагүй бол чи тэр өдөр гэрчээ мэдүүлэхдээ алуурчин бэлт бичээсийг эренхийн тул хүн нуусан гэж мэдүүлэх байсан гэж юу? Янны нас болсны дараа бэлт бичээс алгуулсан гэж сонслоо. Анжууган шалгаж мэдсэн болов уу та? Надад тэр талаар ам нэрийгүйсэн. Янны нэг бэлт бичээсээс уурж нас болсон гэж мэдэгдвэл тийм ч таатаа сонсогдохгүй болов. Гэхдээ тэр бэлт бичээс алгуулсан нь үнэхээр харамсмаар юм да. Миний бодлоор янны үхэл тэр бэлт бичээс алгуулсан болов да гэж санах. Тэгээд юунаас болсон гэж зөвхөн бэлт бичээс хүссэн бол заавал хүн хороож хүний амь өсдөг хэрэг байсан гэж. Чиний хэлдэгч бас үнний орд. Хэрэг болсон газар самд үзүүлчихлээ. Цагдаагаа чи өөрөө олж харсан. Одоо хийж болно. Би туршиж үзнээрээ. Яаж турших вэ? Та алуурчин болж жүжиглэж чадах уу? Яаж болох вэ? Алуурчин яаж ханасан гэж бодож байна? Тэрийг өрөөж үз. Би талаагаас яаж нас орсон гэж бодож байна? Тэрийг өрөөж жүжиглэж харуулъя. Болж
юу болчихсон байх нь. Албан зэвсэг метрийн урттай тармуур шиг өргөлдөг юм биш үү? Чи яаж юм? Ажигаас болж байна. Би танд бичээс харуулах гэсэн. Тэгвэл та гартаа зэвсэг болчихсон байна. Тэгэхээр мэдээж тусламж ирэх тодорхой. Чи нөгөө би алуур жишгсээ гэсэн бэ. Дахиад Биш ээ. Бас их болохгүй байна. Нөх нэрээ нөх гарчвал тэгэхээр талигаа чинь цусмаас ингэж болцсон байх нь. Тэгэхээр биедээ цусны толгой хүмүүс сэжиггүй байж. Чи болохгүй юм гэдэг юу болохгүй юм? Юу гэхээр нороо нь хатуу зүйлээр ансан уул мөр байсан. Тэгэхээр энэ чиглэлд унсан байж таарахгүй. Гэхдээ цусны толгоноос харахад энэ чиглэлд унсан зөв дөө. Тэгэхээр алуурчин сая таних шиг ширээнээр онхоос өмнө бэр тагсан байх нь. Алуур чи хэдийн хороож хоод дахиж харахгүй гэж айсан гэж юу? Та тэгээд сая намайг яагаад барьж авсан? Алуурчин юм. Чи яах вэ? Үнэхээр чихнээс юм бол чи ч бас сая яны шиг орилсон хүн шүү дээ. Таныг юу сансныг мэдэхгүй тийм. Гэтэл тэр чимээ талигаа чи өвхөөс өмнө гаргасан чимээ биш байна. Газар дах цусны хэмжээнээс харахад зөвхөн тус газраа хатгуулсан байсан. Тэр бол зүрх цусны сод холбогдох хэсэг учраас хамгийн төдийд цаасан гарцаагүй. Хүн их хэмжээний цас алхад амьсгаж авахд бэрх болно. Чи тэр ямын өрөөд сонссон юм ихтэй байна. Алуур чи орилсон юм болов? Тэр алуур чи яагаад барьж авсан нь тайлбарлаа. Яагаад тэр өмнө чимээ гарч хүнд мэдрэг зөөж ирсэн юм. Дахин бодож үзмээр байна. Алуур чи хүнд мэдрэггүй болоо. Тэрний газар гурамсаар бүрдүүлж. Чи яаж 왜 사회를 지내는 나도 없이 너무 대결하고 있을 때 이 조직진 법 조직이 그래야 내가 되겠지. 로직된 법 조직 조금 봤어. 그래 야무지게 미소가 남자라고. 야마르기 비슈에서 로직진 야무지게 이런 거를 계속까지 거의 어디까지 나왔는데 나왔습니다. 나도 좀 어떻게 로직진 이렇게 이런 게 생겼어. 나도 좀 지난 서로가 알아가지고 로직진 남자를 또 그런 것이 나왔고. Бүх харасан бол бушуугаа явахгүй яагаад юм аль бүгдээ зүйлсэн юм бэ? Ямын хэрэгтэй 목숨에 또 гэл자 бодсон байна. Дайгмаар хэлдэг. Ямын эдгээр зураг дугаараа зэрэгтэй хэлээ. Сайн ч мууч төрийн түшээтэй нэг тэр гараа тагсаар өнгөрлөө. Тааж хязгаарсан хэцүү өгсөн атал анжууан хэрэг